Ажлаасаа хайрч явахдаа бэртвэл тэтгэмж авах уу? Хаанаас яаж авах вэ? Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой юм асуулт байгаад байна. За тэгэхээр ажилтан ажил олгогч хоёрын хооронд бол өөрөө зайлшгүй нэг эрх зүйн үндсэн баримт төчнөр гэхээр талуудын хооронд бичгээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байх ёстой. За энэ бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар гол нөхцлүүдийг тэргүүлжинд бол хоорондоо харилцан тохиролцсон байх шаардлагатай. Эдгээрт нь юу вэ гэхээр за нэгдүгээр тухайн хүний гүйцэтгэх ёстой үндсэн ажил үүрэг байж байгаа. Ямар ажил үүргийг гүйцэтгэх юм? За хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээний хугацаа зэрэг асуудал болвол тэргүүлжинд тохиролцох. Тэгжээч тухайн гэрээ маань өөрөө хөдөлмөрийн гэрээнийхээ гол нөхцлүүдийг тохиролцсон гэрээ маань өөрөө хүчин төгөлдөр юм болох боломжтой гэсэн үг. За ажилтны зүгээс тухайн хөдөлмөрийн гэрээнд дурддагдсан буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу ажлын байран дээр эсвэл өглөө оройдоо ажилдаа ирж очих явцдаа бэртэж гэмтсэн хөдөлмөрийн чадвар алдалтанд тодорхой хэмжээнд сарнилсан бол тухайн ажил олгогч байгууллага нь өөрөө ажилтнаа тэр хөдөлмөрийн чадвар алдалтай хувь хэмжээнээс хамаарат тодорхой хэмжээний тэтгэмжүүдийг бол өөрөө гаргаж өгнө.